бүгдээрэнд нь өглөөний мэнд. За Монголоос ирсэн 8 охидуудтайгаа бидний маш гоё эрч хүчтэй дурсамж дүрэн аялал маань үргэлжилсээр байна. За бид нэр Балигийн Улууватууд ирцгээсэн байгаа. Улууватуу нь болохоор бусад одоо Балигийн одоо Убуучч гэдэг юм уу, Чангууч гэдэг юм уу, бусад газрыг одоо маш олон үзэсгэлэнтэй одоо далайн эргүүдтэй Пантай бич гэдэг бид нар газар ирцгээсэн байна. За ерөнхийдөө Миласти бич гэж нэрлэдэг. За одоо бид нар өглөөний нар мандахыг харцгаасан. Одоо та нартаа бид нэр хийж байгаа амьсгалынхаа дасгалаас хуваалцах гэж байна. Бид нар ингээд ерөнхийдөө ингээд зөв амьсгалаад байна гэж өөрснийгөө боддог боловч бид нар болохоор ерөнхийдөө буруу амьсгалдаг. Хүн яг ингээд зөв амьсгалын дасгалыг өдөрт ингээд за нэг минутч гэдэг юм уу те. За эсвэл тэрийг өдөрт хэдэн ч давтамжтай яж болно. Тэгэхэд яг хүний одоо зөв ингээ амьсгалж эхэлснээр бидний эд эрхтэн маань, эд эс маань өөрийгөө одоо ингээд нөхөн төлжүүлдэг гэсэн. Тэгэхээр одоо ингээд бидний нэг биеч гэх юм уу, сэтгэлч гэдэг юм уу те нэг юм гэмтэл үүссэн ерөнхийдөө нэг янз бүрийн өвчин байлаа гэхэд бид нар яг ингээд зөв ингээ амьсгалаад ирэх юм бол одоо тэр бидний бие махбод маш ухаантай учраас тэр одоо өвчлсөн, гэмтсэн хэсгээ бид нар ингэж засахтаа ингэж одоо ажилдаг гэсэн үг. За хэдүүлээ амьсгалынхаа дасгалыг хийхдээ өөртөө тухтай барилаа аваад за эхлээд тухтай барилаа авчи. За эндээсээ хэдүүлээ амьсгалаа болохоор ингээ гүнзгий авдсан шүү дээ. За ингээ гүнзгий аваад удаан гаргалаа. За гой нүдэн айнаа далайн чимээг сонсоод ингээ далайн үнэрийг үнэрлээд дотроо манайхан гоё тоолоо явчаараа за. Амьсгалаа авлаа. Амьсгалаа гаргалаа. Амьсгалаа гаргахтаа гоё гизээ бөмбөлгөөд амьсгалаа бүр ингээд бүр угнаасаа гүнзгий аваад гарахтаа бүр юучгүй ингээ хосортол гаргаж авлаа. Амьсгалаа гаргалаа. Амьсгалаа аваад ингээ гаргаж явахдаа ингээ миний бие махбод маань ирүүлж гин, миний дархлааны систем ирүүлж гин, миний цусны эргэлт сайжирж гин, миний сэтгэл зүй ирүүлж гин гэдэг өөртөө ингээ дандаа юм гоё юм хэлээд амьсгалаа аваад амьсгалаа гаргалаа. Одоо 2 удаа дахиж гүнзгий амьсгаа бүр ингээ хамраараа сороод за түлхээ гаргалаа. За сүүлийн нэгэ амьсгалаа гүнзгий бүр сайхан тултлаа авлаа. За бүр хосортол нь гаргаад за сүүлийн удаа гүнзгий амьсгаагаа бүр сайн сороод хэдүүлээ 20 секунд амьсгалаа түгжээ барина шүү. За ерөөсөө хамраараа амьсгалгүй. За сүүлийн удаа за 20 секунд барья. Тай 10 удаа тайд гоё дотроо гоё юм бодоод амьсгалаа гүнзгий аваа гаргаад амьсгалаа гүнзгий аваад за тай 3 удаа авч амьсгалаа бүр сайн гүнзгий аваад авлаа.
авлаа. Түлхээд гаргая. За та хоёр явлаа амьсгалаа авлаа. Бүр ингээд цээж рүүгээ ингээд сүүлийн нэг удаа амьсгалаа дахиж гүнзгий авлаа. За одоо гаргаад хамгийн доод зэгтээ авчирж агаад хайд түүчээд барья шүү. За барьлаа. 10 секунд барья. За одоо манайхан дотроо зүгээр өөрснийхөө гоё амьсгалаад ингээд дотроо гоё өөрснийхөө хүсдэг зүйлээ ч гэдэм үү гоё боддог зүйлээ гоё сайхан зүйлээ аж аргалтай зүйлээ бодоод бясалгал тий гэж бясалгал чи юу ах гоё өөрснийхөө хүсдэг мөрөөддөг зүйлээ гоё бодит юм шиг мэдрээ. Хэлэх үг олдохгүй байна. Яг үнэндээ бүр яг ямар мэдрэмж төрж байгааг одоо би үгээр илэрхийлж чадахгүй байна. Тэгэхээр энэ далайн одоо энэ хүчрхэг далай тэнгисийн дуу чимээ, энэ үнэр, энэ нарны энерги одоо энэ газар хөрснөөс авж байгаа энерги бүх юм бүр амар хүчтэй байсан. Тэгээ би бүр ингээд өөрийн мэдлэхгүй ингээд асах зутгал нулимс урсаал уйлаа л байлаа. Яг яагаад байгаагаа ч мэдэхгүй. Тэгээд тэр мэдрэмжээ ямар ч байсан гаргах хэрэгтэй байх гэж бодоод өөрийгөө ингээд сул тавиад уйлаад л байлаа. Одоо бичлэгэн дээр миний уйлж байгаа хэсэг гарах байхаа. Одоо ч гэсэн ер нь ингээд ярахаар уйлах гээд байна. Өмнө нь ингээд далайн хэрэг дээр очиж исэн ч гэсэндээ яг ийм мэдрэмжийг авч хизээч үзээгүй. Бүх юм тохирсон, цаг хугацаанд тохирсон. Дээрээс нь бид нар зүгээр л ирээд далайн хэргийг зүгээр харах биш. Бүгдээрээ хамт гоё амьсгалын дасгал хийгээд тухайн орчноо мэдрээд агаар нь ч тэр үнэр нь чимээ одоо ингээд нарны тусгал бүх зүйлийг зэрэг мэдрээд сэтгэл санаа амраад тайвшраад маш гоё ирч хүч энерги авч байна. Одоо энэ байгаль дэлхий, далайн ээж, нар, за тэгэл энэ уул усны савдагч гэдэг юм уу те ер нь бүх зүйл энэ их дэлхийдээ маш их ингээд талархах мэдрэмж төрсөн. Тэгээд одоо ээж аав гэл ер нь ингээд бүх хүмүүст ингээд талархмаар санагдсан. Тэгээд тэрийгэ ботоод ч тэр юм уу ингээд өөрийн ирэхгүй одоо нулимс урсаад тэгээд уйлаад суугаад байсан. Талархаад баярлаа. Тэрний дараа ингээд сэтгэл уужраад ингээд нэг цаанаасаа ингээд гүнээсээ нэг гоё тийм мэдрэмж ингээд хөнгөрцөн юм шиг нэг тийм мэдрэмж төрсөн. Бид нар ингээд амьдралдаа яг хуу учиргүй хүмүүст ингээд гомдоол уурлаал ингээд дотроо хадгалаад ч юм уу тэгэж явдаггүй ч гэсэн тодорхой хэмжээнд хүний сэтгэл дотор ямар нэг юм үлдсэн байдаг. Тэгээ сая бол миний бодлоор миний тэр болгон ингээд надаас ингээд гараад би ингээд өөрөө өөрийгөө чөлөөлөөд ер нь л ингээд бүр ингээд маш гоё ингээд бараг л гэгэрсэн юм шиг мэдрэмж төрлөө. Тэгээд ингээд одоо бол ингээд бүх зүйлийг амар гоё талархаж мэдэрч эхэлж байна. За охтуудын маань хувьд бүгдээрээ гоё чигдрээд авсан. За тэгээд яг хоёроор ингээ партнер болгоод бид нэр бэлтгэлийг хийж явж байгаа. Тэгвэл одоо ингээд бэлтгэл хоорондын амралт тэр одоо цаг нь одоо маш чухал байдаг учраас ерөөсө хугацаа алдахгүйгээр бид нар бол ингээ баг багаараа хамтраад ажиллаад явж байгаа. За тэгээд ерөөхдөө турхаа
масс бахта тогтхоо мөрнөө хоёроо болгоод бусдуулыг нь бол 2-2-оор нь болгоод яг өөрөө өөрсөнд нь тохирсон дасгалуудыг бол хийлгээд явж байгаа. Охтууд маань бол нилээ одоо гоё жигдрээд маш сайн ачаал даадаг болж байна. За тэгээ ер нь бол энэ дугаарууд дээр маань бол яг яаж ч хөл өгцөгтэй өдөр таарад байна. Бид нар яагаад тэгэхээр нэг өдрөөс нэг дугаар гаргахгүй нилээ олон одоо өдрийг нэг дугаар болгож гаргаж байгаа учраас ялцчгүй ингэж хөл өгцөг таарж байна. Тэрнээс биш бид нар бол бусад үедээ бол одоо мөр нуруу гар гэлтэй бусад тасгалуудаа л хийгээд явж байгаа. За би тэд одоо ерөөдөө ирээд 10 гаруй хончлоо. Энэ хугацаанд бол яс багшийнхаа хоолны нарийн одоо гойромт бүх тус-тусын өөр гэсэн хөтөлбөрт ороод ингээд хоолоо идээд явж байгаа. Бид маань маш олон өөрчлөлтүүд гарч байгаа. Мөн бас дасгал нэг бүрийг тус бүр хүн дээр техник дээр бас багш маань маш наривчилж зааж байгаа. Ер нь бол би хэдийгээр тэмцээн уралдаанд орсон ч гэсэндээ ер нь бол хөлний үндсэн суулт эдрийг бол маш буруу хийдэг байсан гэдгийг багш маань ер нь бол хэлж өгсөн. Тэр алдаа маань засагдаад ерөнхийдөө өгцөг рүүгээ яг орж мэдрэгдэж ер нь бол өдөө 10 гаруй хоногийн хугацаанд бол маш гоё өөрчлөлтүүд мэдрэгдэж миний хувьд бол мэдрэгдэж эхэлж байгаа. Бас нурууг хит ингэж унахгүй те. За гинтэлүүд авчи. За гинтэлүүд авлаа. Үсгийн дээр ачаалаа өглөө. Гэтэ бол бүтгэж тань те. За эндээс өдөг дотоошоо орохгүй. За суучих. Эндээсээ авлаа нэг нөөц үтээ. За эмслээ сайн аваагаа шүү. 2. За суулаа. Нөөц үтээ. 2. 4. Нуруу хит унж болохгүй шүү. За нуруу жаа. 2. Таазыг нурууг чангалаад таазыг хойшоо түлхээд буцаад таазаараа татахтаа өсгөн дээрээ ачааллаа өгөөд ингэж дээшээгээ өсгийнөөсөө өгцөг рүүгээ тулж авсан гэсэн үг шүү. Тэгээ мега агчтайгээ бит хоёр ер нь айгүй сайн партнер болж байгаа. Нэгээ ингээ тгийгээд булчингаа айгүй сайн мэдрээд нэгэндээ зөвлөөд мега агчаас манд бас айгүй их нөгөө нэг юм сурах зүйл их байдаг. Тэгэхээр айгүй гоё төвшигтэй байдаг. Одоо нөгөө бид нар миний хувьд ч гэсэн айгүй нөгөө жин хасах зорилготой байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө жин хасна гэдэг ойлголтыгоо нөгөө бад идэх ёстой гэсэн ойлголт тийм. Гэтэл энд ирээд багшаа одоо дахиад юу идэх юм бэ? Болж байгаа юм баггүй байж тээ. Тэгсэн мөртлөө нөгөө 7 хоногт амар гоё нарийсаал нэмэгрээл ингэж их хидээд байхад нэмэгрээд байна. Тэгэхээр бид нар бас хооллолтон дээр бүр амар буруу алдчихсан. Тий. Булчингаа бүр илүү сайн мэдэрж ингэж хийж байгаа учраас илүү гоё болж эхэлж байгаа. За ер нь ялангуяа нөгөө нэг хөвлийн ерөөсөө огт хийдэггүй байсан. Тэгээ хөвлийн булчин чангалах энэ тасгалуудыг хийгээд ирэхээр аюу гоё ер нь жимбиж эхэлж байгаа. Фитнесийн бэлтгэл дээр болохоор бид нэр 2-2-ороо баг болоод би тогтоотойгоо нэг баг болоод бит хоёр бэлтгэлээ хамт хийсэн. Бит хоёрын хувьд болохоор булчин мас нэмэх илүү зорилготойгоор бэлтгэлээ хамт хийсэн. Би болохоор их хамилон заримдаа тогтоотойгоо хамт адилхан хооллоод адилхан дасгал хийгээ явцдаг. Заримдаа болохоор нөгөө итэйгээ хамт адилхан хооллоод адилхан дасгал хийгээ явцдаг. Гинтхэн жоохон их тогтоогоо дагаал жоохон их идэл ирэхээрээ буцаал тогтоогийн игнээс хасагдал нөгөө хэдийн игнэр рүү ороод жоохон буцаж хоолны дэглэмдээ ороод дасгалаа хөндрүүлээл тэгээ хамт хооллол гоё жимбигээд ирэхээрээ буцаал тогтоогийнхоо юу руу орчдөг, баг руу орчдөг. Гэхдээ мөрөн болохоор бас ингээд орж гараад байгаа. Би яг мас нэмэг системээр явж байгаа. За тэгээд өнөөдрийн дасгал дээр бол яг масын системээр явсан байгаа. Одоо энд ирээд ер нь нэлээд тончлоо бас жимдээ яваад багшийнхаа удирдлаганд ор хичээлээд нэлээд их тонцсон учраас ачаалалтаа чадвар маань ч гэсэн нэмэгдээд ер нь ингээд бэлтгэл сургуулиудаа хооллолтондоо цаг ууртаа за тэгэл энтхийн одоо нөгөө шумуулан төрөл тасч байна да. Өмнө нь нөгөө нэг Монголд ганцаараа бие дагаад жим дээрээ багшийнхаа онлайн хичээлийг үзээд тасгалаа хийдэг байснаас илүү үр дүнтэй маш сайн
булчингаа мэдэрч хийж чадж байгаа. Тэр хэмжээгээрээ нөгөө нэг биеийн боловсролт бас өөрөөр илүү мэдрэгч байгаа. Өмнө нь бас би нөгөө нэг жим дээрээ жоохон гуйны уртлаа хөгжүүлэх гээд байдаг гэсэн бол одоо ингээд буцаад хэвэндээ орчихсон. Бэлгүүс хэсэг маань бас ерөөсөө нөгөө бүс корсет одоохондоо хэрэглэхгүй байгаа ч гэсэндээ нэлээд сайн ингээд татарч хүмүүдэж өгч байгаа. Гэтэ нэг давуу тал нь болохоор багшийнхаа онлайн хичээлд 3 сар явцсан байсан болохоор ерөнхийдөө бол дасгалынхаа суурийг ер нь мэддэг байсан. Тэгээд багш дээрээс нь нэмэгдээд яг хажуунаас бичлээд ингээд зааж өгч байгаа болохоор илүү үр дүнтэй үнэхээр гоё байгаа. Багшийнхаа яг удирдлаганд ор хийгээд бол өгцөг нэлээд сайн чангарч эхэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө биеийн бүх галбар гоё засагдаж эхэлж байгаа. За миний хувьд болохоор бас жоохон нөгөө булчингийн мас багтай, өөхлөлт өндөртэй учраас ер нь эхний одоо энэ фитнес хийж байгаа дасгалууд нэлээд чанга, нөгөө юмаа дийлэхгүй, ерөөсө жингээ дийлэхгүй байгаадсан. За тэгээ хоёр дахь дасгалаасаа өксүүлээд ер нь бол одоо нөгөө зөв системтэй хооллоод тэгээ дээрэс нөгөө уурга энтри ч юм уу хэрглэж байгаа учраас ер нь бол одоо ингээд бид маань бас арай нэг жоохон ингээ юм дийлэхтэйгээ бас болж байгаа нь бол мэдэгдэж байгаа. За тэгээ хөвлийн одоо булчингууд бол нэлээд сайн ингээд чангарч өгж байгаа нь бол бид маань бас баг багаар бол ингээ мэдэгдэж байна. Яг одоогийн байдлаар 1 2 биш хачаад үг. 3 яа янзын чангарч чулуу. Энэ нөгөө нэг артлынхаа өсгийн дээр ингээ хөлөө чангалахаар яг энэ өгзөг амир чангарч ирдэг юм байгаа тийм. Тэгээ би таныг үсгийн дээр хачаад үсгийн дээр хачаад үг чинь тийм учиртай. Багш хэлдэг байхгүй юу? Хүн ерөөсөө тий яг ямар бие галбартай болохыг хүсэж юм те. Тэрийг бол ерөөсөө бүрэн засах боломжтой. Хамгийн гол нь зөв техниктэй хийх нь одоо зөв системтэй хийх нь яг чухал гэдэг. Тэгээд багш бол яг ингээд бүгдийн амар гоё ингээд дараалал нь яг гоё юм зөв системтэй одоо ингээл тий яг маш гоё зөв зөвлөөд ингээд явангуутал чи яг ингээд яг багшийнхаа ингээд яг ингээд ярьж байгааг ингээд маш сайн сонсоод яг яаж хийж байгааг нь бүр ингээд харж байгаад ингээд яг зөв хийсэн чи яг ингээд тэр орох хэсэгт үзсгүүд дээр ингээд маш гоё ороод зөв хийж байгаа учраас яг булчин бүрээ ингээд гоё мэдэрч хийсэн учраас аюу гоё. За бисанга гэдэг бүгдээр мэдж байгаа тий. Та зэт хүмээр хэвлийг чангалаад нурууны хотоолд орж ирэх үү үзэг хэд дэш гэж болох вэ? За эндээс манайха хүзүүнийхаа булчин битгий чангалаараа за альбицсан булчинаар ачаалахгүйгээр за 10 секунд 1 2 амстлаа гаргаад хэвлийг татаж чангалаараа 4 5 6 7 8 9 10 яасан бэ? Одоо хэвлээр ачаал ирж гин үү? Ирж байна. За охтуудыгаа ингээд зөвхөн ингээд дасгал хоолыг ингээд бариулаад ингээд юу гэдэг сэтгэл зүйд нь ингэж хит ачаал өгөхгүйгээр илүү одоо сэтгэл зүг нь илүү сайн дэшээ өргөж өхийн тулд маш гоё тийм үзэсгэлэнтэй газруудыг үзүүлж явж байгаа. Балигийн Улууватан үсэгт байрладаг Малини гээд хамгийн тийм гоё нар жаргахыг хардаг, далаа тэр чигээрээ харагддаг. За бүр эртнээс захиалга өгөөд суудлаа аваад тий ариун зоогийг бид нэр зохион байгуулсан байгаа. Тэгээд тэр өдөр болоо охтуудын маань сэтгэл зүй бол үнэхээр гоё болоод бүгдээрээ ингээд сэтгэл нь гоё тайвшраад гоё мэдрэмж авсан гэж бодож байна. Ер нь бол айгүй гоё байсан. Хэнүүрийн нартай зүг илүүлэн өөрийнхөө ганцаараа чинийггүй юм бүхэн хэцүүхэн асуудал минь байж доод гарнаа I feeling no lonely but never enough we go харамсах зүйл байхгүй зүрхэн love lover this baby much bude come on lonely 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 Ирмэгдэр байсан тийм гоё ресторан байсан. Тэгээд тэр яг гоё нар жаргах мөч
Тэгэл тэр далайн чимээ, үнэр, давлгаа бүх зүйл яг гоё төгс зогцчихсан. Тэгээ тэнд бид хэд бас маш гоё дурсгалтай зураг бичлэгээ авахулсан. Бүр өөрөө ирэхгүй бид нэр ингээд сэтгэл амар гоё огшсон. Тэр сүрлэг чимээг сонсоод тэр нар жаргах тэр байгалийн үзмжийг хараад бид нар бол өөрөө ирэхгүй амар ирч хурц энергийг авсан. Бөөндөө маш гоё эрүүл амттай оройн зоогийг барьж хамтдаа зураг татуулж маш гоё дурсамжийг бүтээж чадсан. Тэнд байх хугацаа бол угаасаа бүр үгээр хэлхийн аргагүй гайхалтайс октоотойгоо хамтдаа багштайгаа бөөнөрөө яа гоё нар жаргах үеийг хараад гоё юм хоорондоо ярьцгаагаал би биенийхээ зургийг авч өгөөл бүр мартагдахааргүй тийм үчиг өнгөрөөсөө. Хүн бас амьдралдаа мэдэрч болох гоё хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг байхаа. Тэгээ багштаа маш их баярлж байна. Хай манайхан. За хідүүлээ дараагийнхаа одоо маш гоё виллад очноо. За та хэдэг уусаа очихоороо харуулна. Тэгээд хамгийн гол нийтүүлээ одоо дандаа ингэ нүүлтэн дээр дандаа өрөөнүүдээ ингэ сонгож явж байгаа те. Нөө тэмцээн зохиогоод тэгэхээр дандаа дасгалтай холбоотой тэмцээн зохиож байгаа учраас өнөөдөр хідүүлээ мөр нуруу гар хийхээс өмнө бие халаах маягаар жоохон одоо тэмцээнүүд нь хүндрээд явна шүү. За эндээс суултаа явахдаа хэдүүлээ хайчин суултыг ингэж хараа хурдан явж ингэж худлаа ингэ хулих ингэж явахгүй гэсэн үг. Яг л өвдөг хүрхийн алдад хөлөө авлаа. За тэгээ хэдүүлээ тэнд одоо ягаан штанг вэ штэ. Ягаан штанг дээр очоод за энэ ягаан штангийг давж гарна. За энэ давж гарангуудаа энийг хамгийн хурднараа гүгээ нөгөөхдөө өрүүлнэ гэсэн. Ерөнхийдөө ингээ багийн буухай тэмцэн гэсэн. За ингээд бариулна гэсэн үг шүү заяа. Тэгэхээр нөгөө нэг хин илүү хурдан ажилласан баг ялна гэсэн. Одоо суултан дээр ерөөсөө бас нөгөө нэг техник дээр андараад биш анхаарад нөгөө хит удаахгүй аль болох чадлаараа хурдан явна гэсэн үг заяа. За одоо тэгээд үзэлтгүү дээ. За хэдүүлээ ямар ч угаасаа тайлбарлсан байгаа болохоор бүгдээрээ мэдж байгаа. Эхний хоёр багтаа хэдүүлээ. Амжилт хүсье. За манай ука болохоор хойлоо энэ дээрээ минутаа секундэ хэмжээд явна гэсэн үг. Эхлэх үү. За 2 3 явлаа. Яваарэ манайхаа бага дэмжээрэй. Ягааныг даваа гарлаа гүлээ. За одоо зүрүүлээд. За яваарэ. Сайн байна. Гүгэрэ. За тогтоогийн баг хийдвэ. Болцсон тий. Тэгэж явчихсан мэт тий. Ингээд болчихж байгаа. За тогтоогоо хэмжсэн. За энэ хоёр уцаар хармаар юм биш үү заа юу. За би хоёр дарсан. За манайхан тайд нэг уцаар. 34. За 34 36 байсан. За 34 секунд 36. За энэ дээр би 1 секунд алдсан. Яагаад тэгэхээр ингээд ингэсэн учраас за тэнгууд тэгэхээр энэ баг 36 36 дараагийнх нь учраас 2 уц барьмаар юм байна. Гүүж ирээ. Ингээл ард чинь найзаа хараад чи хараад энэ хоёроос барихад л бэлдээ заяа. Өө энэ байхгүй мэн. Тийм. Ингээл за тэгэл явна гэсэн үг шүү заяа. За яж гараа. Энэ дээдлийн хоёроос байна. Чи ямарсан зүгээр ингээл гараад авах шиг яхад л шүү зэ. За манайхаа 2 дугаар баг болон 4 дугаар багийнхандаа амжилт хүсье. За манайхаа гоё цэвэрсэн шүү. За өвдөг хүрхийн алдад буцсан шүү. За дотоо суухгүй гэсэн үг шүү. За нэгээрээ хариуцчих. За 1 2 3 явлаа. За яваарэ. Амсгалаасаа аваа гаргаараа. Газар хүрхийн алдад чав. За яваарай. За
За зэрэг. Ой, босон шүү. Босоод босно. Чадж мунаг аштай. Хоёр алхлаа. Яваа. Баг яалтчгүй төмөлж орсон шүү. Амхандаа амар хурдлаа төрүүлээд орчих гэсэн л бодолтойгоор гүгээ. Сүүлдээ нөгөө нэг ирчээрээ бүр мод мөргөөд тэгээд нэг жоохон тиймэрхүү юм болсон байгаа. За 1-р баг маань 5 оноо авлаа. 2-р баг маань 4-р баг маань болохоор 4.5. За юу. За дараад нь болохоор 3-р баг маань болохоор 4 оноо аваад за энэ дээр 3.5 оноо. За манайхаа эсвэл мундаг байдаг. Хоёр ямар мундаг юм бэ? Ой энэ хоёр чи явж чадж байна. За манайхаа ямар ч ихний тэмцээн маань маш амжилттай боллоо. Бүгдээрээ өстой мундаг байлаа. 1-р багийнхандаа бүгдээрээ баяр хүргэе. Гэтэ энэ одоо ингэж дуусахгүй. Яг тэр нэгэн тэмцээнээр яхаар дуусахгүй учраас хэдүүлээ нийт 3 тэмцээн зохион заяа. Одоо болохоор дараагийн 2 дахь тэмцээн рүүгээ удахгүй уулзцгаая. За. За манайхаа 2 дахь тэмцээний хэдүүлээ ерөнхийдөө сайн ойлгоод авсан тий. За энэ маань бол одоо 60 кг байна. 60 кг. Та нараас өөрсдөөс ч одоо хүн жинтэй гэсэн үг. За энийг болохоор багийн 2 гишүүн маань хоёулаа оролцсноо. За тэгээд хэдүүлээ дандаа минут секундээр одоо энэ дээр бол яг секундээр л яг тооцогдож явна гэсэн үг. За энэ дээр болохоор та хэд маань нуруугаа өвдөхгүй тулд сууж агаад одоо энэ гол шишээ тий голоосоо аваад тэгээд аль болох хурдан гэсэн үг. Өөрийнхөө хурднаараа ингээл гаргалаа. Хөп. Гаргалаа. Хөп. Тэгээ нөгөө баг нь яг тэр шар зураасны тэнд за ингээд яг энэ чинь угаасаа нэг ингээд тойроход угаасаа яг энэ нэрэн заяа. Тэнгүүт нөгөөх нь эндээ хүлээж агаад зөрүүлээл салигдлаа. Давуулахгүй наана ирмэг дээр нь очих юм уу? Тий, ирмэг дээр нь ирээл ингээл явна гэсэн үг заяа. За ганц давуулсан. За тэгэхээр ерөөхдөө нэг нь ингэж явлаа нөгөөх нь солигдоо. Тэгээд хамгийн хурдан явсан одоо секундээр хэмжигдээд хамгийн хурдан явсан баг нь хоцох нь штэ тий. Тэгээд секунд минутаараа хэмжигдээд 1 2 3 4-гээ ялчих нь шүү. За ойлгомжтой яв. За явлаа. 1 2-ын 3 хоп. Явлаа сайн байна. Нуруугаа бүтэгрээ нуруугаа хамгаална шүү. Өө сайн. Яваарай ман. Яваарай. За одоо гүнээ буцлаа. За гүнээ нуруугаа бүтэгрээ. Гүн суужгаад амслаа минь цүүгээ гаргаад. За сайн байна. Амслаасаа хаваа гаргая. Хоп. Ста мундаг. За яваарай. Ой. За зүйтэй. За одоо ганцхан. За сайн байна. Ста мундаг. За баяр үргээ. Чанга гадтай. Энд чинь 60 кг учраас маш мундаг байна. За. Хоол сайж байгаа. Энд ирээд одоо шууд 27 секунд 82. За 82 тайл шүү. 60 кг гэхээр ер нь нөгөө нэг миний өөрийн биеийн жингээс хүнд байсан учраас нэлээд ачаалттай, нэлээд хүнд тэмцээн байсан. Гэхдээ ер нь бол өөрийгөө хэр одоо юу чадах нь уу, хэр хэмжээнд байна уу гэдгээ үзье гэж бодоод ер нь хичээсэн дээ. За 3 дахь баг явлаа. Мөрнөө байралтаа очсон байгаа тий. За 1 2-ын 3 эхлэе. Хоп. Сайн байна. Амслаасаа хаваа гаргаарай. Зүйтэй яваад агараа. Сайн байна. Ста мундаг. Манай өвтөч харин хүчтэй юм шүү. За ста мундаг. За одоо мөн солигдлоо. Хоп. За нуруугаа хамгаална шүү манайхаа. Гүн сууж байгаа нуруугаа чангалаад доороос нь гаргаад ир. За сайн байна. За одоо нэхгээ явъя шүү. Нэхгээ явлаа. Хоп. За 30 секунд. За 30 секунд. 90 байл. За манай 3 дахь багийн 2 маань ста мундаг хүн тагаад 40 кг жинтэй хүн бас гаргана гэдэг чинь.
За дараагийн баг маань одоо 2 дугаар багийнхан маань явлаа. 2 дугаар багийнхандаа хэдүүлээ амжилт хүсье. За нуруугаа бүхтийхгүй шүү. 1 2 3 и явлаа. Хоп. За сайн байна. Амьсгалаа сайн аваа гаргаар. Нуруугаа бити бүхтэйгээрөө. Нуруугаа бити бүхтэй. За сайн байна. Ста мундаг. За. Одоо нэг явлаа. За үүрээ солигдлаа. Хоп. Оо сайн байна. Нуруугаа бити бүхтэйгээрөө. За сайн байна. Яг суултаа суудаг шиг яа. За яваарай. Сүүлийн нэг явлаа. Хоп. За сайн байна. 28 секунд. 28 секунд. 03. Өөрийнхөө яг жинтэй адилхан хэмжээний юмыг ингээд түрээд явна гэдэг болоос нөгөө бүр ингээд нуруу нилээ ингээд юу гэдгийг те өвтгүүц хэмжээний тим одоо хүнд байсан. За явлаа. 1. За сүүлийн багтаа амжилт хүсье. За 1 2 3 и. За явъя. Хоп. Гаргалаа. За сайн байна. За яваарай. Мундаг. Хоп. За одоо 1. За уука солигдлоо. Хоп. За яваарай. Хоп. Улам наашлаад байна. За улам наашлаад байна шүү. За хоп. За сүүлийн 1. За ста мундаг. Ста мундаг. Манай хүн чинь ер нь бараг манайха камера бүчиж зогсохгүй шүү заяа. За 27 секунд 37 дайл. 37 дайл. За 4-р баг 82 дайл. 4-р баг яллаа. Баяр хүргэе. Мега хоёртаа төвшөө гинэ. Ука хоёртаа баяр хүргэе. За одоо ингээд сүүлийн тэмцээнээ зохиогоод тэгээд энэ 3 тэмцээнийхаа нийлбэр дүнгээрээ хэдүүлээ ялагчаа 1 2 3 4 гээ гаргачих. За сүүлийн тэмцээн дээр болцгоо манайхаа юмнуудаа хураачаад эхлэе. За манайхаа хамгийн сүүлийн тэмцээнээ зохиоё. Одоо л 1 2 дугаар тэмцээнээс нэг яг 2 баг оноогоороо тэнцсэн байна. Тэгэхээр одоо сүүлийн тэмцээн маань та нарын одоо хамгийн чухал шийдвэрлэх тэмцээн болчихж байгаа. За энэ дээр хэдүүлээ яах вэ гэхээр хажуу талын планк байна. За энгийн планк барихад бол хүн болгон мэддэг учраас та ч гэсэн зөндөө барьдаг учраас амархан. За хажуу талын планкийг барихад бол нэлээд чанга заяа. Хевлигээс гадна бидний ингээд хөлийн булчин руу хүртэл маш их ачаал ирнэ. За энэ дээр хэдүүлээ гараа ингэж тавьж агаад планк барихад хэдүүлээ ерөөсөө нурууны хотоолд орж ирэхгүй аль болох таазыг дотогшоогоо хумж өгнө. Оцоохгүй гэсэн үг шүү. За нэг хөлийн доороос сул ээж гин гэсэн үг. За эндээсээ ингэж агаад таазыг бас сайн дээшлүүлээд за ингэ барина гэсэн үг. Тэгээд хамгийн удаан барьсан баг маань ялна. 2 багийн гишүүний нийлбэр оноогоор тооцогдно гэсэн үг. За тэгэл унах хүртэл гэсэн үг шүү дээ. Ойлгомжтой юу? За унахаа. За эхний гарч байгаа охтуудтай амжилт хүсье. Манайхаа хевлэр рүүгээ сайн хідүүлээ дасгал биш тэмцээн зохиож байхдаа хідүүлээ дандаа дасгал ингээд болчихж байгаа учраас яг энэ дээрээ ч гэсэн маш сайн хевлэгээ татаа чангалаад тэгээ амьсгаагаа сайн аваа гаргаад тэгээ игээд агараа за хідүүлээ хевлийн кор булчингаа яг энэ хажуу талын планк гарахад бас бидний энэ хажуу талынгийн хевлийн булчингууд ажиллаж байгаа учраас за эхлэе. За амжилт. Эхлэе байрлал авлаа. За мега нэг үзчих. Одоо энэ дээр ингэх нэ тий. За энэ хараа энэ хөл ерөөсөө энэ төмөрлөг хүрхгүй шүү манайхаа анхаараарай. Энэ хөл маань ийм сул ээж юм гэсэн үг. За ёо. Чангаагаад харж байгаасаа чангаагаад за нэг үдтэй харъя. За ингэн гэсэн үг. За ингэхтэр хэрвээ нэг гар нь тэнцвэрээ болохгүй ингээд ташаан дээр ингээд барьчихлаа. Ташаан дээр авчих. Яавал ихтэй хэмээн. За манайхаа эхлэе. Секунд бэлэн үү? За амжилт. Амьсгалаа сайн аваа гаргаараа за. За 1 2 3 и би хажуунаас зүг бурууг нь шалтсан. За хөл тэндээ өрхгүй 1 явж байгаа шүү. Амьсгалаа сайн аваа гаргаараа. Амархан харагдсан байна. Хөл хэцсэн байна. За одоо унтсан. Одоо зогсоосон гэсэн үг. Баяр хэцсэн байна. За харж байгаас хэцүү байгаад. Гэжсэн. Хэд вэ? Гарчлаа. 1 секунд алдчихлаа. За тэгэхээр 10 секунд 24 гэсэн үг. За эн чинь яг секундээр учраас манайхаа юугаас хараараа за. Хитэн доод мал чи хэрэгтэй шүү дээ. Тий 1 секунд ч хаа ингэж те. 10 секунд хийдсэн бэ?
10 секунд 24 дайл. За. Чанга гацтэй. Яг нөгөө доотлын хүл тэр чигээрээ ингэж өргөгдөж байгаа гэсэн үг байхгүй юу? За эхлэе. 1 2 3 явлаа. За хөл суулаа шүү. Өө зүйтэй. Хевлэгээ татаа чангалаад за амьсгалаа сайваа гаргаарай за. Гүрээ шүү ука. Жохон дийх гараад ижлэх гэсэн. Тэр ихнээсээ байрлалаа манайхаа одоо зөв авах нь шүү за. За сайн ука манай ука ч бас гүргэрдээ те. Одоо мигагийнхаа юу гүцээ шүү гэсэн те. За амьсгалаа сайваа гаргаарай. Ука ч ястаар мундаг штэ. Энэ таад одоо өөрснөө хийж үзээл яг мэдэрэн заяа. За одоо чичрээд одоо. За сайн ста мундаг. Ста мундаг. Манай ука ч угаасаа тийшээч давж гүүж ороод ста. 44 84 ста мундаг энэ. 44 секунд 84 дайл. За төвшөөдөө амжилт хүсье. За манайхаа эхэллээ шүү. 1 2 3 хоп явлаа. Хөл тийшээ өрөхгүй шүү. Сул. За амьсгалаа сайн аваа гаргаарай. Сайн мэн. За хөл хүрх юм бол манайхаа шууд юу яаж байгаа шүү. За хөл шулуунаар хөл нугуулахгүй угаасаа зогсооцоо. Тийм угаасаа зогсооцоо. За 24 92. Мундаг төвшөө өстө мундаг байлаа. 24 секунд 92. Хэцүү байгаад харагдж байгаасаа ирв хэцүү байгаад. За үрээд амжилт хүсье. Эхлээ чи өөрийнхөө яг эндээ тавхвал. За 1 бэж үрээ. Эхлээ чи байрлал авчих. За гараа ингээд шулуун болголоо. За 1 2 3 явлаа. За амьсгалаа аваад сайн гаргаарай. Чаднаа л гэж бодороо хүн чинь ер нь за хөл нуглахгүй за хүлээ итгэлчих за. Яс юм юм би гайгүй юу 13 71. За хэцүү байгаад 13 секунд 71. Хүлээ хараа манайхаа хүлийг бити ингэж итгэлэг заяа биш ингэж подиум битэж ингээ итгэлгээд яг энэ хүлнийхээ байрлалаараа барина гэсэн үг шүү. Сая та дуука гарсан мэдсэ яг ингээ барьж байгааз тэгвэл та ингэж мэнгичгээр та нарын ингэж хүмүүс сатах гэдэг юм шиг бүр эвгүй болчихно гэсэн үг шүү. За байрлал авлаа шүү. 1 2 3 явлаа. За амьсгалаа сайн гаргаарай. Багш бэж байгаа. Йоо. За дуссан. Байж байгаарай гэсэн юм байна. Би байж л байгаа. За 0. За 5 секунд 51 дайл. Шүрмэсэн татчих юм гинэ. За эхэллээ. 1 2 3 За секунд явлаа шүү. За амьсгалаа сайн аваа гаргаарай. Яг гой биеийнхаа тэнцвэрийг хадгалаад амьсгалаа сайн аваад гаргаад. За явж шүү чадчих шүү мөн үү? Оо сайн. За хөл жоохон дэше өргөхтөрөө шүү мөн үү? За явж шүү хөлөө өргөрөө. За хүрцэн үү? За тэгсэн шүү. Хитэ 22 78. Яваараа явж гаргаарай. Нэг харин тийм 22 78 секунд. Бандгал дээр нас хүрээд. 78 дайл. За манай сүүлийн баг зааж агараа. Манай сүүлийн баг одоо энэ чинь сүүлийн баг чинь бас нэгдүгээр байрд орох уу үгүй гэдэг тэмцээн учраас та хоёр маань одоо гүрийнх нь штэ. За явлаа. 1 2 3 За манай гүнээ мундаг юм чи чадсан шүү. Амслаа сайн гаргаарай. За хөлөө өргөд өгөрөө. Хөл нь үрээгүй тэр нөгөө нэг юуныхаа гоёл нь үрээд байна. За сайн байна. За 14 14 секунд чангаагаад 13. За манай тогтхоо одоо ёстой. Эхлэх үү? За 1
2-ын 3-аа И явлаа. За хөлөө. За сайн байна. За тогтхоо тэгээд эхний өрөөний сонголтыг хийх үгүй юу одоо амслаа зөөлөө аваа гаргаарай. Тогтхоо чи мундаг да мундаг. 1 минут болчихвол хэлээрэй. Хүчээ битээ алт. Зүгээр төвлөрөөл зүгээр амслаа сайхан авч гаргаал чаднаа л гэвд. Би мах хөдийн бэр дуусан чи сэтгэлийн бэр дуусаагүй цагт хүний төвчээр. За 43 30. Ста мундаг. За 43 секунд 31 дойл. Манай хин юу асан штэ. Уг ачин бол 44 байсан. Одоо эн чинь багийн нийлбэр оноогоор явчихж байгаа гэсэн үг. Ерөөсөө тийм удаан барина гэж бодоогүй. Гэхдээ бас дундуур нэг жоохон сол юм яриад хүчээ бас жоохон алдаад арай нэг хэдэн секунд ч гэсэн ухраасан баха өөрийнхөө амжилтыг гэж бодож байна. Нийлбэр оноонуудыг гаргасан. Тэгэхээр одоо секунд 2 багийнхаа нэмээд явцсан гэсэн үг. За 1-р баг 57 секунд 44 дойл байна. За 1-р багийнхан маань ийм оноотой байна. 2-р баг маань 38 секунд 63 дойл байна. За 2-р багийнхандаа баяр хүргэе. За 3-р баг маань 28 секунд 29 дойл байна. За 3-р багийнхандаа баяр хүргэе. За 4-р баг маань дараа хэд гэж бодож байна. 55 секунд 08 дойл. За өнөөдрийн тэмцээнээс хамгийн түрүүнд одоо хэдүүлээ маргааш бүр маш гоё үзэсгэлэнтэй хамгийн гол нь им харагдцтай үнэхээр гоё газар очино. Тэгэхээр тэндээсээ одоо хамгийн түрүүнд өрөөгөө сонгох нэ. За 1-р багийнхандаа баяр хүргье. За одоо тэгэхээр ингэнэ штэ манайхаа. 1-р баг маань болохоор эхний сонголтоор өрөөг сонгох нэ тий. За тэгэнгүүт 1-р баг дараад нь 4-р баг Мега Авка 2 маань 2-дохоор сонгоод за дараагийнх нь болохоор Төвшөө Үрэ 2 маань 3-дахаар сонгоод хамгийн сүүлд Мөнө Аки 2 маань үлдсэн өрөөнд орох нэ. За манай энэ хоёр бол маш хүчтэй өрсөлдөгч байна шүү манайхаа. Одоо бол бид нар цаашаа хай зөндөө тэмцээн байгаа, зөндөө челленжүүд байгаа. Бид нар ингээ улам хүндрээд илүү сонирхолтой, заримдаа гоё хөнгөн тоглоомч гэдэг юм уу янз бүрийн юм. Тэнгүүд одоо энэ хоёр маань тус бүрдээ одоо энэ оноонуудаа аваад яваа гэсэн үг. Тэнгүүд хэдүүлээ энэ шоуныхаа төгсгөлд хамгийн супер нэг ялагчийг ер нь бол тодруулна шүү дээ. Одоо энэ чинь ингээ баг ингээ хэдүүлгийнхаа кардио засгал болчихж байгаа. Бид нараас өглөө бид нар гоё нар мандахыг харсан. Дээрээс нь бид нар алхалт хийсэн. Өнөөдрийн үед бол маш их ачаалттай байсан учраас хэдүүлээ одоо зөвхөн мөр нуруу гар мөн хэвлийн дасгалуудыг хийнэ. За тэгээд дасгал дээрээ уулзцгаая. За манайхаа уух юмнуудаа бүгдээрээ гоё найруулад уучих. Тэгээд зал руугаа хавцгаая. Хаад өрөөнийхөө хамтрагч мөрөнтөөгөө нэг баг болсон. Тэгээд ер нь бол охтуудынхаа хувьд охтуудаа харьцуулахад би жоохон хамгийн ер нь хүч суултай, хурц суултай жоохон хамгийн сулнаага. Тэгээд энэ удаагийн тэмцээн дээрээ мөрөнтөө одоо хамгийн гоё өрөөнд нь орохын төлөө хичээсэн боловч жоохон чадаагүй. Тэгээд өрөөнийхөө мөрөнгөөсөө уучлалтгүйя. Тэгээд Акитоор сүүл мушигсан гэсэндээ тэрэндээ ерөөсөө шаналаагүй, гутраагүй. Харин ч нэг бусд маань төрүүлсэн хэдийгээ хараад бүр айгүйх өмнөөс нь баярлаад маш гоё сэтгэлдэлтэй байсан. Тэмцээнд ер нь бол төрүүлнэ гэж одоо яг зорж улаархаасаа илүүтэй одоо яг бид бүгдийн хамтдаа байгаа энэ мөч маань өөрөө айгүй гоё дурсгалтай, бөөндөө ингээд маш сайхан цаг хугацааг өнгөрөөж байгаа болохоор тэр маань миний хувьд бол маш үнцэнтэй байгаа. Тэгээ ер нь тэмцээн дээр бол ингээд манай өрөөний хамтрагч охин бол маш бахархмаар байсан. Уг нь бол одоо хамгийн жижиг биетэй жин нэмэх охтуудын маань төлөөл болж байгаа охин байгаа. Тэгээд маш их бахархсан. Тэгээд ер нь маань намайг чирээл аваад гарсан да. Ер нь тэгэл тэмцээндээ төрүүлсэн байгаа.
За тэр тэмцээн маань бол ингээд харахад бас амархан харагдаж магадгүй. Гэхдээ одоо охтуудын маань хувьд гэх юм бол одоо дөнгөж 40 эдэн килограммжинтэй, 50 эдэн килограммжинтэй гэл ерөнхийдөө жижигэн одоо битээ хэрнээ өөрөөсөө хүнд жингийн одоо хүнд том дугуйг өргөхөөс ахуулаад ерөнхийдөө тэмцээнүүдийг жоохон хүндрүүлээд явж байгаа. Одоо яагаад гэвэл бүгдээрээ дасгалтаа ерөнхийдөө дасаад жигдрээд явж байгаа учраас хажуугаар нь бид нар одоо сэтгэл зүйн хүртэл одоо илүү гээд хүчтэй болгохын тулд олон ийм одоо сорьсон дасгалуудыг тэмцээнүүдийг зохиож байгаа. За тэгээд энэ дугаар дээр маань мөн одоо тогтхоо гүнээ хоёр маань ялагч болсон байгаа. Энэ хоёр маань бол одоо хоёр дугаар дээр дараалж ялагч болоод дараагийнхаа вилагийнхаа дуртай өрөөгөө сонгоод за оноогоо ч гэсэн одоо цуглуулад явж байгаа. Тэгэхээр одоо бусад тогтод маань ч гэсэн дотроо бол одоо зарим нь бол ингээл гаднаа ингээ зүгээр байгаа юм шиг болооч би ингээл хамгийн муу нэ ч гэдэм үү ер нь жоохон нэг юм сэтгэлээр нилээ унсан харагдсан. Гэхдээ ерөнхийдөө бол хойштоо бүгд л одоо дор илүү сайжирна гэж одоо илүү иш хүчтэй өөрснийгөө шахаж хийж явж байгаа. Хэнүүрийг нартай зүг илүүлэн өөрийнхөө ганцаараа чинийггүй юм бүхэн хэцүүхэн асуудал урд минь байж даалгарна. Хай манайхан. За бид нар шөнийн 2 цагаас гэрээсээ хөдлөөд одоо нар мандахыг харахаар Бали арлын Кинтамани гэдэг одоо идэвхжлтэй байдаг галтуулын уулан дээр гэх байхгүй юу. Уул дээр нар мандахыг харахаар ирсэн байна. За ерөнхийдөө энэ Кинтамани уулын энд Батуур уул болон Батуур нуур байдаг. Галтуулын дунд байдаг нуурын дэрэгдээс бид нар мандахыг харахаар бүүнөрөө ирцгээсэн байна. За одоо манай охтуудын сэтгэл нь ямар байгааг сонсцгоё. Бид нар мандахыг харахыг хүлээж байна. Бүр догдолж байна. Яа тийшээ заяа. Бүр машинтай ийм гоё машинтай амар адал явдалтай бүр өстой нэрээ сэтгэл бүр огшиж ирлээ. Ирээд яг одоо яг гоё ингээд жоохон гэгээ орж дөнгөж эхэлж гин бүр ингээд харагдах байгаль бол бүр үнэхээр тасархай бүр ямар гоё юм бэ. Одоо яшээ ингээд яг ингээд чигээрээ авах юм бол айгүй гоё. Яг уулын цаанаас дөнгөж нар мантгаал тэрийг бүлээгээл наан гоё далай мөнөр юм уу. Яг ингээд яг үзэгдэх энэ яг байгаль нь бүр амар гоё тийм нэг уран зураг шиг тийм амар гоё. Одоо ингээд ерөн догтлолтой ингээд хүлээгээл сууж байна. Үнэхээр гоё харагдаж байна. Бид нар яг харанхуй хахад гарч ирсэн болохоор одоо яг гэгээ ороод үнэхээр гоё байна. Одоо нарыг хурдан гараасаа хүлээж байна. Намайг хичээдэг ганцаард бидний хурцлдаг тиймээс түүнийг сахилэг бүхэн болорсон гэрээс торболтер зовлонгоос шаарсан нэрэдээ амьдрал дүүрээ жаргалаа би дүүрээ хайж олоход энэ ертөнд яг чам шиг намайг хайж олсон бурхан зүтгэн миний чиний дотор ален дэм чорсон бүхэн зэрэг хүнийг